Та нараа. Доод туйлаас дээд туйл руу зорчих гэж ирсэн гэдгээл дахин санаж үг үйлдэл бодол болгондоо шингээж өөрсдийн тэр дээд одомжиндан оцсон шиг очиж урдсан шиг хуртаж үйлдсэн шиг үйлдэх тэр хариуцлага гэдгийг хүлээж чадвал бууж ирдэг амьдрал руу. Чадахгүй бол тэр дээд ухамсараа мэдрээл тэрийгэ жаахан амьдралдаа өөрчлөлт гаргаж хуургаал болоо. Тэр өндөр ухамсараа сансан бол тэнд нь очиод үзчихсэн бол хариуцлагын хүлээгээд буугаад ир. Хариуцаж байж л тэр чинь та нарын над зүрх сэтгэлээр дамнаж амьдрал руу чинь бууж орж ирдэг юм. Буухад чинь садаа болж байгаа бүхнийг угнаас чинь түлхэн гаргаж та нарыг дотроос хандгаад юм. Тэгж байж л илэрдэг болохоос биш. Гадна өнгөнөөс нь юу ч хийгээд нэмэргүй шивтэй. Тэгээд ангагддаг бол энэ олон хүний сэрцэн байгаа нь хаанага юм. Бүгд л буглаатай. Бүгд л гомдолтой. Гомцны ирээд өөрийн дотор байгаагаа мэдэргүй өвдөөстэй, үнцний мартастай яах гэж ирсэн, хэн болох гэж ирсэн, юу үлдэх гэж ирсэн. Бүгдийн мартас. Тэгээд л нэг төөрсөн амьтад. Төөрсөөр төрлөө гихчээс. Төөрөгдөл дундаа л тэмтчиж яваа үнэн мэцтэй. Та нарын наад чадамжууд амьдрал руу чинь бууж орж ирэхийн тулд хариуцлага нэгэгдэн л орж ирдэг юм да. Чадахгүй нь яах вэ? Дотроо хөөрөөд гаднаа зовоод л байж байна үз. Чаддаг нь яагийн ангагдаж идгээвдээд эрчим хүч нь өөрийнх нь биеэр бэлхэн үз. Босдыг ангаан үз. Босдын төлөө сэтгэл чинь өндөр үз. Айл үйтэж амны зугаа гаргаж ахиц дэвшлээ хувьдаа л утах гэж хүн зиндагаан дэвшлүүлэх гэж хүчлэлт амьдралаасаа амжирах гэж өөрийгөө бодсоор л байвал та нар хариуцлага чинь төдий чиний бага нь учраас өөр дээрийн өнгө өцгөн учраас тэдий хэмжээний хаал хүртгэн хүртэж тэр хүн тэндээ жаргасан дүр үзүүлэх байлгүй дээ. Учир нь та нарын сонс бүгдийн төлөө л ирсэн биз дээ. Бүгдийн төлөө оршиж байгаа үстэй. Хөөрцөглөж өнөө өмөхөн хов хүнийхэн үзлийг урдж байгаа бол та нар айцсан улам босод руу цацаж ам хамаарлуун чихэж билууруулж байгаа л хөөрхийс л гişүүдэ тэднийг хүн шиг хүн болж хүртгүй мэдрэмжийн тэлж ухаан ухамсараа түүн рүүгээ юулан
Энэ амьдралд амьдрсан шиг амьдраад өгөөч. Амьдрал гэдгийн амтыг мэдрээд амталсан амтаа бусдад мэдрүүлээч. Өөрсдийн амтандаа бэлорч өөрөө л бусдыг бодохгүй хар зүрхэндээ хачиг шиг наалчаад хамаг амтнд л зовлонгоо шидэж байгаа бол хохин та нарын тэгж яваад ухтлын айлж өнхөрлцгээ хаглаад ухацгээ хэлбэлгүй та нар өөр ядгийн. Юуны төлөө сэрсэн царайлаад байгаа юм та нар? Юу зарж энд тоос хөдөлгөж хэлхээ ясаач гэж хитэн цусаараа өөрсдийгөө тэжээж амьсгалах гэж ядаж атгах зүрхэн атгсан ухаан дотор нь багтаж ядан цохилж л байгаа үстэй. Нүд чинь хуймгай, чих чинь худал, амнаас чинь дандаа бохор ялгарч, амьсгалаа чинь дандаа ухал унарч байгаа л гоё. Хурдгүй мэдрэмжэндээ хүлэгдэж, хүүр болон л оршиж байгаа л гоё та нар. Наад нэг амьгүй юм шиг ам болсон. Амьдралыг чинь тэтгэж явдаа хитэн хүнсээ чөлөөлөд өгөөч. Юунасаа наад нэг дассан газрын өчөөхөн сэтлээсээ чөлөөлөд өг. Хүн шиг бай та нар. Хүч чинь орох байц. Гал шиг бай та нар. Гавьяачин гарах байц. Зүрхтэй амьдар зөвхөн чинь тодорхой байц. Холдож битгий бүх юмда шүүхлээд бай. Сүнс өдөрчин тэндээ үлдэх байц. Ухаанан жаахан тэлж над өмх биенийхээ илжил ялцралыг ойлгож хүн шиг үнэр гаргаж хүүрийн амьдралаасаа салж хүнд хэрэгтэй бусдад тустай тэдний төлөө амьсгалж тэдний өмнөөс наад нэг зүрхийн цоглуулаач. Их орон газар шорооч. Эндээ үнс нуурын болон булагтлаа хөөе. Сэхэтэн байна уу? Сэрэмжтэн байна уу? Алга комбинийхан адын жаргалтал хөдлөгдөд ад сэтгэрийн тоонд амьдаран орчгод явж байгаа үстэй та нар. Шоналдан баригдаж шодрог бусын төлөө мэдсээр байж мэдрэмж олгоноо юулж байгаа ч үнэн мэдтэй. Хэлээч та нар. Их орон чинь та нарын өмнөөс их чинь болж хаад зүдэрч байна. Эцэг чинь болж хаад ядарч байна. Үр чинь болж хаад өнгөлцгээ хагатлаа айж байна. Ховэйчэксэт. Хумхийг өцөөж өөрсдөө бас тийм дээр байвал болно гэж бодож байна уу та нар? Ялхаа загчин жаал тодроод ирвэл ямар ч хэтэрч сэтгэл чинь дутана. Наад нэг өөхөр зүрхнийхээ
Өөгч биш махч биш. Бинийхээ үнцнийг гаргуул ядгийн та нар. Том ярьж. Амны салиагаараа хуцацгаануу та нар. Айтай байж. Ай тухаал бодож байна уу та нар?